Нотлох баримтуудаас үзэхэд бидний маш анхааралтай бодож үздэг хамгийн төвөгтэй гэгдэх шийдвэрүүдийг гаргах явц бидний ДНК-гийн нөлөөгөөр урьдчилан програмчлагдсан тул бидэнд бараг л сонголт үлдэхгүй. Танд жаахан ч гэсэн төвхгүй санагдвал гартаа барьсан бөмбөгөө шах. Тэгвэл би туршилтаа зогсоогоод таныг гаргаж авах болно. Рид Монтиаго неврологийн аргаар бидний санд өгөх юм маягийг задлан шинжиж өөрчлөлт таадаг. Үүний улс төрийн үзэл бодолд эцэг эхээсээ удамшин авсан биологийн үндэслэл хүчтэй нөлөөлдөг. Монтагю хүний улс төрийн үзэл нэгэн машингийн хариу үйлдэл ой гутахтай нэгт холбоотойг тогтоож. Тэр туршилтанд оролцогчоо MRI сканерт оруулаад хэдэн зураг үзүүлв. Тэдэнд хүний хоолоор хутаг тулгасан эсвэл бусдын биед халдаж буй хүн мөн цогцсны зураг үзүүлдэг. Тавхтай салаатан дээр суусан ялаг их мэтийн ой гутам юм харуулдаг. Тухайн хүний мэдрэлийн систем эдгээр зурагт хариу үйлдэл үзүүлж бид тархинд дэх үйл ажиллагааг тэмдэглэж явна. Дараа нь хүн болгон зөвшөөрдөггүй ч өөр нэгэн туршилтанд орохыг гуйгаад зөвшөөрвөл нэг бүхээг рүү оруулж улс төрийн үзэл бодлыг харуулах асуудал тавигдана. Сургууль дээр залбирах, дайныг эсрэг үзэх, цагаачлалыг зогсоох, цаазаар авах, засгийн газрын бүтэц, татварыг бууруулах, бөөний хэрэглээг хязгаарлах, үр хөндөлт, гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орох талаар юу боддгоо гэх мэт. Судалгааны үр дүн гайхмаар байлаа. Тархинд ой гутах хариу үйлдэл үүсэх тусам тухайн хүн бүгд найрамдах намын талыг илүү баримтлана. Хариу үйлдэл багвах тусам илүү ардчилсан үзэл баримтлана. Таны мэдрэлийн хариу үйлдэл улс төрийн үзэл бодол хоёрын холбоос ухамсартай биш. Гэхдээ маш хүч хэрэг. Та гудамжид таарсан 10 хүн тутмын 9-оос нь энэ нэр дэвшигч санд өг хэсгээ шийдсэн үү гэж асуувал тэр юунд санаа зовж байгаагаа тухайн нэр дэвшигч ямар асуудлыг дэмждэг, тэр асуудалд яаж ханддаг, бас энийг хэрхэн төлөөлдөг тухай маш урт яриа дийлгэнэ. Гэхдээ энэ түүхийн нэг л тал. Хамгийн гайхмаар нь таны ганцхан ой гутам зурганд үзүүлсэн хариу үйлдэл. Тэр шалгуураас авах оноог тань 95% магадлалтай болгоно. Ийм төрлийн таамаглал үнэхээр ер бус юм. Би танд ганцхан л ой гутам зураг үзүүлээд 2016 онд хин санд өгч тааж байна. Бид улс төрийн дүгнэлтээ сайжруулж болно. Бидний дүгнэлт илүү ухаалаг болж болно. Гэхдээ бидний үндсэн ихтгэл үнэмшлийн талаар гаргах шийдвэр аль хэдийн хийгдсэн. Бид одоохондоо нэг энгийн асуудыг шийдэж байна.